Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчтэй. Монголын нэг өдөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Ингээд тайзнаа Монголын нэг өдөр нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Цэнгэл. Монголын нэг өдөр Монгол тэмүүлэл Монгол бахархлыг бадраана. Ингээд хөтлөгч, жүжигчин Чапи. Баярлалаа эрхэм үзэгчтэй. Ням гараг болгоны 11 цаг 10 минутаас үзэгч та бүхэндээ өргөн барьдаг Монголын нэг өдөр амралтын хөтөлбөр Инхүү эхлэж байна. Та бүхэндээ энэ өдрийн түмэн амгалан айлтгая. Мэдээж Монголын нэг өдөр нэвтрүүлэг. Монгол хүний авиас бэлгийг таниулан дэмжиж, Монгол тэмүүлэл Монгол бахархлыг бадраана гэдэг тийм ээ. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ оролцож байгаа бас нийт зочдтой болон телевиз үзэж байгаа нийт эрхэм үзэгчтэй амралтын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. За ингээд нэвтрүүлгээ эхлэхээс өмнө би хоёр одоо хөтлөгчөөсөө нэг зүйлийг тодруулмаар байна л да. Та бүхэн өмнө нь хүүхэд байхдаа сампингаар хичээлж ирсэн үү? Хичээлж байгаагүй зүгээр тоглодог гэсэн шүү дээ сампингаар. Би ч хүүхэд байгаагүй шууд гөгшин хүн болчихсон хотлаа гэдэг. Юу байхгүй юу? Сампин чадахгүй ёстой хотлаа яриад яхаа. Нөгөө нэг хүрд гэж ээжлдэг байсан шүү дээ. Нэг хоёрыг хоёр гэдэг. Тэрнээс тэр сампингаар бол ёстой оролдож үзээгүй. Харин нөгөө нэг ээж аавынхаа ажил дээр очиход нэг юм том юм бор юм сампин бол байдаг гэсэн. Намааг бол хүүхэд байхад сампингаар баг би хичээлж, ер нь сампин баг барьж үзээгүй. Ихэвчлэн бол тооны машин хэрэглэдэг байсан байхгүй юу? Тэгсэн чинь тооны машин байсан юм уу? Байлгүй яадаг. Байж тээ. Хүүшээ. Гой нэг хөгжим явдаг тооны. Насны бас нэг юм жоохон зүрх яваад байна те. За тэрийг энийг отох. Хоёр ахыгаа жоохон бас мэддэгдүүлч гээд ах шиг байсан. Намайг тэгсэн ч гэсэн. Бид нар чинь нөгөө модны 90 үе сүүлд хүүхдүүд чинь нөгөө электронны 90 үе эхэлсэн байсан. Одоо үе эхэлж байгаа шүү дээ. Одоо те хүүхдүүд чинь тэгвэл манай нэвтрүүлгийн онцлог юу юм бэ? Бидний тэр үед байсан модон сампингаар хичээлдэг байсан. Хичээл одоо оролддог байсан тэр үеийг өнөөдөр энэ нэвтрүүлгээрээ бид үзэгчдэд сануулгуулна. Эргэн дурсна. Тэгэхээр одоо ч гэсэндээ хүүхдүүд маань те Монгол одоо сампинг бол хэрэгэлдэг юм байна. Сампингаар бол тоо боддөг юм байна. Оюун ухаанаа хөгжүүлдэг юм байна. Монгол Саробон сургалтын төвийн захирал Дамаагийн Баяр сайхан, Монгол Саробон сургалтын төвийн Саробонгийн 1-р зэрэгтэй багш Хүрэл Хуйгийн Баярмаа энх хоёрын чанцал тулгамнарыг тайцнаа урьж байна. За сайн байцгаана уу? Энэ ачтай бүгдээ байсан. Сайн байна уу? Би урдны бүлээн авч ирсэн багш нартай маш их баярлалаа. Сайн байцгаана өдрийн мэнд. Саробон сампин гэж чухам яг юу байдгийг те энэ талаараа манай үзэгчдэд бас тайлбарлаад танилцуулаад өгч бол тийм ээ. Гэхдээ яг ямар сампингийн тухай бид нар ярих гэж байгаа вэ? Манайх чинь нэг юм төөрөлдөд байгаа шүү дээ. Өөр сампингууд мангар олон байдаг те. Одоо бүдүүн том олон иштэй, зарим нь гурван ширхэгтэй байж байгаа шиг. Энэ юу нь яг ямар сампингийн тухай ярьж байгаа та дэлгэрэнгүй Монголын 3 сая ард түмэндээ тайлбарлаад өгөөч. Япончууд бол эртнээс одоо тоо бодох, дөрвөн аргын тооцооллыг хийх, унших, бичих. За ийм хүмүүсээ бол ерөнхийдөө нөгөө боловсралтай хүн гэж тухайн үед бол үздэг байсан байгаа. Одоо энэ хятад сампинг японочууд 500 гаруй жилийн өмнө авч хэрэглэж байгаа хоорондоо энэ эрхний бүтцэнд нь одоо өөрчлөлт хийсэн ард түмэн байхгүй юу? Японочууд бол одоо дээдлийн энэ хоёр эрхийг нэг болгоод доотлын энэ 5 эрхийг одоо нэг эрхийг хасгаад ингээд 4 эрх болгоод те. Ингэж эрхний бүтцэнд өөрчлөлт хийснээр одоо сампинд гаргасан хамгийн одоо оюуны том дэвшил болсон байгаа юм л та. Ингэж нөгөө хятад сампингаас илүү одоо Саробонгаар хичээлж байгаа хүний оюун ухаан, анхаарал төвлөрөх чадвар, хурд, хүч гэд те маш олон чадрыг хөгжүүлдэг ийм онцгой зүйлийг японочууд одоо бүтээсэн байгаа юм. За гэтээ энэ хятад сампинг бол бас монголчууд бол бүр уул нь японочудаас өмнө 13 дугаар зууны үед бол бас хэрэгжилж ирсэн байна л да. Мэдээж хэрэг нөгөө их байлдан дагуултын үед бол маш их эд үлгийн бараа бас нааша оруулж ирнэ шүү дээ тийм ээ. Тэгээ тэр үедээ бол яг сампин ихээр орж ирдэг байсан. Тэгэхээр зэрэг мэдээж энэ сампин орж ирж ирсэн юм чинь монголчууд бол бас тэрнийг мэдээж боддог одоо оюун ухаанаа бас ажилуулдаг байсан ойлгомжтой. Дараад нь бол бас их ян улсын үе биш үү хувлаа хааны те. Тэнд бол нөгөө одон орон судлалын маш том одоо баг хүрээлэн ажиллаж ирсэн байгаа шүү дээ те. Тэнд бол мэдээж тооцоолол мэдээж энэ сампингаар л бодогдохгүй өөр юугаар бодох те. Одоо тооны машин гэж байсан гоо те. Зүгээр ингээд толгоогоороо бодно гэж бас байхгүй те. Тэгэхээр ингээд сампин хэрэгжижсэн. Багш одоо нэг юм ингээд үе тоолоод ингүүдээ хоёрын нэг юм наа цаана баг энд бол тарах гэдэг. Тэр чинь болохоор одоо яг бас төвд өөр тоололтоо санскрит тийм ээ эртний одоо нэтгийн эртний одоо санскрит тоолол байна. За сампингаа яриа. За тэгээд монголчууд бол нэг сони юм нь бол бас энэ чинь нэрлдэг байсан байна. Мэдээж хятадаар нь одоо сампин гэдэг чинь бол монголчсон үг байж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг монголчууд бол одоо мөхлөг
гэж нэрлэдэг тийм одоо бас баримт бас байдсан байлээ. Тэгэхээр зэрэг мөхлөг гэдэг нь болохоор яг хуу жижигхэн юм бөөрнки зүйл одоо үр тарианы толгой энэ трийг бол одоо бас тэгж нэрлэдэг юм байна л да монголчууд дээр үедээ тийм. Захирал маань өөрөө хэдэн жил одоо сампингаар хичээлж байгаа хүн бэ? Яаж одоо анх энэ сампинтай танилцсан бэ? Ямада Ясуу гэдэг нэг Япон багш байдаг байсан. Тийм. Тэгээд яг хуу тэр хүн болохоор зэрэг энэ Соробанга одоо Монгол хүүхдүүдэд зааж одоо бас хөгжүүлээд өөрөө нөгөө сайн дурын байгууллагаар ирсэн хүн. Мэдээч нөгөө манайтай хамтарч ярьж байгаа Япон хэлний сургуулиудаар тийм ээ. Эхлээд нөгөө үн төлбөргүй ингээл явж зааж ил л да. За тэр хугацаанд яг хуу яг нөгөө ажиглагдаж байгаа юм тийм. Энэ бол яг хүүхдэд үнэхээр хэрэгтэй зүйл юм байна тийм. Хүүхд маш сайн хөгжиж гэн, ой тогтоолтод сайжирж гэн, мэрэгжлийн багш бэлтгэх хэрэгтэй мэн гэд Япон руу одоо нөгөө багшаа илгээж байна. Тэгэхээр багшаа илгээгээд багш маань хамгийн гол нь Японд бол Соробангаар маш амжилттай бэлтгэгдээд тэнд одоо нөгөө Кинтишкен гэдэг энэ төвшин тогтоох шалгалтыг өгөөд дээр нөгөө багшлах хэрхээ одоо Японоос яг аваад за энэ хүн бол одоо Монголд Соробан заахад одоо өндөр чадвартай, ур чадвартай багш тийм боловсрол гэдэг тийм ийм багшийг нааш одоо илгээлээ л дээ. Тэгээд албан ёсоор манайх одоо 11 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тэгэхээр 5 жил одоо 6 дахь жил рүүгээ төвч чинь тийм ээ. Яг анхан шатанд одоо бид нар одоо яг юу сурах хэрэгтэй вэ? За анхан шатанд бол хүүхдүүд ерөнхийдөө нэмж хасах үйлдэлийг хийн. Тэр маань дотроо нөгөө Соробан дээр математик үйлдэлээр хийдгээс арай жоохон ялгаатай нөгөө үндсэн 8 язгуур дүрм гэж нэг юм үздгийн анхан шатанд. Тэрэн дээр сайхан нөгөө орон нэмэгдэнэ, мөр нэмэгдэнэ. Анхан шат төгсөж байгаа хүүхдүүд маань 3 оронтой тоондор нэмж хасах. Нөгөө анзан гэдэг нөгөө цээж тоо флаш анзан бодоход бол тэр маань 1 оронтой нэг 10-аас 15, 2 оронтой за 3-аас эхлээд 5, 6, 7 гэд бас хүүхд бас янз янз тэр ч нэгээр ингэж төгсдөг байж байгаа. Одоо энэ дээрээс харагдаж одоо нөгөө тоо маань хязгааргүй. Тэ? За их ингүүмэл түм бум гэж явцдаг тий. Тэр болгоныг энэ дээр одоо хийх боломж байгаа. За хүүхдүүд маань бол маш олон оронтой тоонуудыг тооцоолдог. Одоо бодлогон дээр ерөнхийдөө харагдана. Ерөөсөө зөвхөн бүхэл тоонд биш, бутархай тоонд хүртэл үржүүлж хувааж, нэмж хасч үзүүлдэг. Сөрөг тоог хүртэл Соробан дээр хийж болдог. Үнэхээр гайхамшигтай зүйл байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн нөгөө насны хязгаар гэж байдаг. За тэдэн наснаас эхлээд бол сурж олноо. За дээд хязгаар нь бол нэг тэдэн насн дээр зогсдөг юм а гэсэн ер нь ойлголт байдаг. Том хүн сурж болох уу? За тэгэхээр манайх бол сургалтын төвдө 4-өөс 16 насны хүүхдүүдийг хамрагддаг. За бага насны хүүхдүүд бол ерөөсөө 4-өөс эхлээд явдаг гэсэн үг. Ерөнхийдөө насанд хүрэх шигтийг бол одоогоор бол сургалтандаа хамруулаг байгаа. Ерөнхийдөө хүүхдийн өв төвшин гэсэн үг. За би бол боловсрлоор бол үндсэндээ бол байхгүй болцсон юм байна л да. Ерөнхийдөө том хүмүүс захад одоо ой тогтоолт мэдээж хүүхдүүдийг бол гүйцэхээр болсон байгаа шүү дээ. Тэгэхээр үн чинь нөгөө хойдлын тархинд зарцж байгаа юм чи одоо яаж сурах вэ тийм ээ? Багш нартай маш их баярлалаа. Баярлалаа миний багш нараа. За баярлалаа. Та бүхэнд маш их баярлалаа. За ингээд анхан шатны флаш анзаан үзүүлбэр. За бүгд урьж байна. Манай сампин Соробан сампингийн сургалтын Ямар хөөрхөн би ихэр биш үсттэй. Оо за. Жижиг арга гараад ирлээ шүү дээ. Жижиг. За тийм. Чанцал дулан багшийг бас дахин тайснаа урьж байна. За манай Чанцал багш бол одоо яг жинхэнэ сургалтын одоо энэ хүүхдүүдэд заагаа явж байгаа багш тийм ээ. За тэгээд анхан шатны сургалтын одоо хүүхдүүд ийм бяцхнаас одоо хичээл хийж харин хэдэн настай бол харин нэрээ. За 5-аас 7 насны сурагчид байгаа. За анхан шатныхаа программыг бол үзэж дуусаагүй байгаа. 3 сар хичээлж байгаа хүүхдүүд. Ерөнхийдөө 3 сараас илүү ерөөсөө хичээллээгүй. За одоо тэгэхээр та нар чадвараа харуулад ямар мундаг хүүхдүүд болохоо миний хүүхдүүд харуулна те. За багшаа яах хэрэгтэй лээ одоо. За хүүхдүүдээ анхаараарай дэлгэц рүү флаш анзаа явуулаа. Хариугаа хэлье. За хариу 44 гинэ харъя. За зөв байна баяр хүргэе. Амар. Яаж бодоод байгаа юм бэ? За тий дахиад одоо харъя. За дахиад авах хэрэгтэй бодож Юу харуулъя. вэ? Санаандгүй тоогоораа шууд. Би бол ааш. 40 дугуй 45. 45. За хариу 45. За хариу 45. Зөв байна сайн байна. Гэгөө манай хоёроо ойлгож байна уу?
Ойлгохгүй юм. За Би энэ нэг ойлгохгүй. За энэ болохоор Соробангийнхаа эрхийг төсөөлөд хүүхэд маань хийсвэрээр сэтгээд хариугаа чэйжлээд 8 язгуур дүрмээ ашиглаж удаж байгаа гэсэн үг. Тэгэхээр математик үйлдэлээс маш өндөр олон тооцооллууд хийж байгаа гэсэн үг шүү. Одоо манай охтууд бодно. Гэхдээ охтууд миний бодно. хурцгур Цэнгэл бас цаг бодно. За би ч бас охин. Цэнгэл бас цаг бодно. Охтууд. Би шууд тооны машинаар бодох юм уу? Чи яаж ч бодно? Чэжээрээ бодож болох нь эсвэл тооны машинаар бодох уу? Цэжээрээ барахгүй шүү миний дөө. Хоёрын орд нэвтрүүлгийн туршид эвгүй байдалд ороо. 1 7 2 2 5 5 8 7 3 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4 5 6 7 8 7 2 4
Зөв арилтгаараа 45 гэсэн. 45. Чи тооны машинаар бодож байгаа. Энэ хүүхдүүд толгоогоор бодож Харин байгаа. цээжээр бол би өстой үнэхээр. Үнэхээр барахгүй. За дахиад нэг үзье. Одоо чэйжэр нэг үзэх үү? За одоо цээжээр нэг үзье. За. За чэйжэр нэг үзье. Алдсан би алдсан. Эхний нэг 4 5 дээр л яг болчих. За 50 гэж нараа. За 1 2 3 хариу нь харъя. Яа. Мундаг юм аа. 7 настай За. би 4-р сургуулийн 2-ын ангид сурдаг. Намайг Чинбатын хэлэг гэдэг. Инх хэлгээ. Чи ингээд одоо энэ багш нар нь айгүй гой чамд хичээл зааж өгч байна. Энэ хичээлдээ дуртай юм нөхөө. Дуртай юу? Одоо багштай юу гэж хэлмээр байна? Юу хичээлдэг лээ? Хайртай шүү гэдэг чи. Хайртай шүү. За. За үнэхээр багштай хайртай байна. Намайг Энержин гэдэг. Би 7 настай. Би 5-р сургуулийн 2-ын дэнг. За. За найз Нэг дүүх гэдэг лээ. Намайг Гэрэл Чимэг гэдэг. Би 7 настай. 20-р сургуулийн 2-ын ангийн сурагч. Төмөр замын юу? танаа сургуулийн байна. Танаа сургуулийн байна. Тийм За. байж та манай сургуулиас ямар амар ухаантай хүмүүс төрдгийг ээ. За мундаг Наад 3 энэ хүүхдийг танилцаад юм нөхөө. Нэрээ илэр хин блэ? Дэнг гэдэг. Намайг 5 настай. Цэцэрлэг юм уу? Цэцэрлэг насны хүүхэд шүү дээ. Ээж аавынхаа ингээ хилдэг үгэнд ордгоо. Онд сурж байгаа те? Баяр үрг юм нөхөө. За. За ингээд өнөртөө баярлалаа. Баярлалаа минь өнөр. Йоо. Яри. За Яри. Таваас 7 насны хүүхдүүд бол флаш анзааны үзүүлбэрийг үзүүлдэг юм байна. За тэгвэл өөр бас зөндөө бас амжилт үзүүлсэн хүүхдүүд байгаа. Тэгэхээр эднэртэй бас танилцмаар байна. За манай сургуулийн төвд маш олон чадвартай олон медалийн эзэд байгаа. За эндээд нэр цохож хэлэх юм бол Төвшин Баяр гэдэг хүүхэд манайд 3 нас гарантаагаас орж ирсэн. Японы Ибараки мужийн олимпиадад нэгдүгээр байр буюу алтан медалийг эзлээд ирсэн байгаа түрүүчл. За тэгээд за энд манай хошоо мөнгөн медальтай Ибараки мужийн аврах сууж гин. Хоёр хошоо мөнгөн медальтай Баяр Баясгалан. Баяр баясгалан. За. Ямар ч гоё нэртэй Баяр Баясгалан. За. Муу айдал Ибараки мужийн түрүү жилийн олимпиадад 2 дугаар байр иржсэн. Цэцбэлгүй маань бас хажуудан сууж гин. За бас. За энэ хоёр гараад ирэх юм дөө. Хоёр ахын гараад ир. За Баяр Баясгалан цэцбэлгүн мундаг залуучууд байна. Энэ одоо бодвол цэвэр алт байгаа шүү дээ. Дунгар жингэж Яг ийн. цэвэр жингэж ийн бүр яг цэвэр. Намайг Цэцэлгүн гэдэг. Би 18 дахь сургуулийн 3-ын ангийн сурагч. Тэгээд би 8 настай. За. За. Баяр Намайг Баясгалан. Баяр Баясгалан гэдэг. Би 97 дугаар сургуулийн 7 ангид сурдаг. Би одоо Сорбоноор хичээлээ 3 жил болж байна. Яг өөрчлөлт ер нь чамд гарсан уу? Ер нь тооны хичээл мичээл ч юм уу те. Ер нь бол яг Медаль зэдал авах хүртлээ. хурдан бодох ч юм уу? Тиймэрхүү өөрчлөлт ер нь гарсан уу? Сургалтанд нь. Ер нь чээж тоо ер нь сайн боддог бас. Тэгээ сууд сурдаг бас. Зарим хичээл дээрээ сайжирсан. Мундаг залуу байх шүү. Бас дүнд өөрчлөлт орсон байна тийм үү? Сууд сурсан байна гэж. Тэгж. Өмнө нь бол одоо хичээлээгүй байхдаа бол ер нь нилээ сахилахгүй байсан уу юу? Баа зэрэг сахилахгүйсэн. За үнэ хэлж байна үнэ. Үнэ баярлалаа ах юм дөө. Манай Баяр Баясгалан цэц бэлгэн хоёр бол мужийн тэмцээнд оролцоод бол медалуудыг авсан байгаа тий. Тэгэхээр ер нь одоо
Монгол хүүхдүүд Японы тэмцээнүүдэд оролцоод цаашаа одоо илүү өндөр амжилт гарах хэр боломжтой байдаг юм бэ? За үүний тулд ямар зүйлүүдийг ер нь хийх хэрэгтэй байдаг юм? За Монгол хүүхдүүд маань бол айгүй потенциал сайтай. Тэгээ маш богино хугацаанд хичээллээд Ибараки мужийн авраг 2-р байр эдэд байруудыг эзэлнэ гэдэг бол маш хурдан хугацаанд үсч чаддгийм байна гэснийг харуулж байгаа. Япон багш нар маань ч энийг хараад бүр гайхсан. Хүүе та нар ийм үү богино хугацаанд хичээлээ хүүхдүүд чи ийм мундаг дээгүүр гараад ирж байна уу? За тэгэхээр нэгт бол эцэг эхчүүд маань тууштай сайн хичээлэх хэрэгтэй байгаа юм. За ингэснээрээ хүүхэд бол нэг зүйлийг тууштай явж дуусгах эцсийн үзэх тийм ээ. Одоо энэ хүүхдүүд маань бол маш өндөр хэмжээний бодлогоодыг боддог учраас маш их төсвөр хатуужлалтай. Тийм болцсон байгаа. Тэгэхээр эцэгчүүдээ бол сайн сануулж ихэд бол тууштай сайн хичээллээрээ. Энэгээр хичээллүүдэд ямар үнд дүнд хүрсэн гэдэг. Манай хоёр хүүхдээс асуусан байна уу? За. Баяр ёслолонгийн ах байгаа. Тэгээд баяр ёслолын хичээлээд математик ч юм уу те физик гэдэрт айгүй сайн болсон. Хамгийн гол нь чэйжэр бодно гэсэн чинь хүүхэд маш хурдтай сэтгэдэг. Тэгээ бусад хичээл дээрөөсөө маш хурдан сайжирдаг. Юмыг хурдан тогтоодог гэсэн үг. Хурдан сэтгэх үндэс бол чэйжэр бодхол гэсэн үг. Ер нь бол альва ямар нэгэн одоо хичээл ямар нэгэн юмны суур бол ер нь математик өөрөө маш их хурдцтай тий. Тэгээ би яаж мэдгүй миний үед тэгээд сампл байсан. Хэцүү юм дөө нэр. Тэгээд нэг 1000 цаас аваад гарахаар хариултаач бүтээ авч чаддаг. Маркет тийм байсан. Гэтэ одоо ингээд хүүхэд энэ тоонд дуртай болно гэдэг чи төрсэн ахын хувьд мэдээж одоо чи бол бас л давхар хоцорж л байгаа шүү дээ энэ хүүхдээс мараг тий. Тийм ичгүй болно биз? Тийм гарна. Тийм шүү дээ тий. Эдгэр чи бол ингээд саяны анхаарал тогтцоо бод ингээд зэрэглээд өнгөрч байгаа юм зэрэглийн дундаас тоо бодоод үржүүлээд хариуг нь гаргаж ирээд байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм биз дээ. Би цэцлэгний аав байгаа. За тэгээ манай охтод Сорбонгаар хичээлээд ингээ 2.5 жил болж байгаа. За тэгээ Сорбонгаар хичээлснээр бол маш тийм хурдан сэтгэдэг болж байгаа. Ер нь тархины хурд өөр манай охт өөрөө хөдөлгөөнтэй хөлтэй. Хөдөлгөөнтэй хөлтэй. Тэгээ анх бол яг нэг сууд сургыг гэж Сорбонд анх оруулж ирсэн. Тэгтэл бол одоо ингээ хичээлээд хөөстэй хичээлээд тэг ерөөхдөө өөрөө хөдөлгөөн нь бол би толгойд нарцсан гэж боддог. Нэг чихэр ч юм уу те эсвэл нэг шоколад эсвэл одоо юу гэдгийг нэг сига тоглоом авч өгч ирсний оронд оюун ухаанд нь хөрөнгө оруулалт хийгээд одоо унших ном эсвэл одоо энэ сургалтын төвүүдэд сампингийн сургалтын төвд явуулдаг ч юм уу. Одоо ийм болов арга хэмжээнүүдийг манай Монгол эцэг эхчүүд бас авмаар байгааваа гэдгийг бол би бас өөрөө дотроо бодож явдаг юм. Ялангуяа залуу ээж аав одоо гууж ин плиз дөөндгөө гэдэг. За маш их баярлалаа. Цэц бэлгүүн баяр баясгалан хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. Чанцан дулан багштай ч гэсэн маш их баярлалаа. Монголын нэг өдөр нэвтрүүлгээр Монгол тэмүүлэл Монгол бахархлыг бадрана гэдэг. Өнөөдөр мэдээж бахархмаар сайхан залуучууд өнөөдөр нэвтрүүлж орж байна. Заас хүүхдүүдээс оролцож байна. Тийм яг хамгийн гол Монгол улсын ирээдүй хойч болсон боловсролын одоо дээд зэгт хүрсэн олон сайхан авьяаслаг хүүхдүүд энд хүрэлцэн ирсэн байгаа тийм ээ. Мэдээж энэ сампин гэдэг энэ зүйлээр бол хичээлэхэд бол хүний оюун ухаан хөгждөг гэж байгаа юм тийм ээ. Би дахиад захирлаасаа нэг зүйлийг тодруулмаар санагдаад байна л. Багш нар бас өөрсдөө энэ сампингаараа бүр хичээлэх хэрэгтэй бол одоо бүр суралцах. Миний сонссноор бол Монгол Сорбон төвийн сурагч багш нар маань өөрсдөө Японд очиод төвшин тогтоох шалгалт өгдөг гэж байгаа байхгүй жил болгон. Юу одоо сурчээ зүгээр ингээд төгссөн юм чи ингээд ирж болохгүйгээр тэгээд орхихгүйгээр одоо дахин хүүхдүүдэд одоо заахтай энэ хүн ямар одоо зүйлүүдийг мэдсэн байх хэрэгтэй байдгийг дахиад шалгадаг байгаа байхгүй. Монгол Сорбон сургалтын төв бол өөрөө нөгөө мэрэгжлийн сургалтын төв гэж явагдаж байгаа шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө багш нарын одоо яг энэ Сорбонгийнхэн те чадвар чансаа бол маш өндөр хэмжээний байж ич одоо энэ өндөр зэрэгтэй хүүхдүүдийг бэлтгэн гаргахаас зүгээр аргагүй болж байгаа юм л да. Тийм учраас анх эхлээд нөгөө манай Японоос төгсж ирсэн багш маань бол өндөр зэрэгтэй багш ирсэн гэж байгаа шүү дээ тийм ээ. Одоо өндөр дантай. Тэгэхээр тэр багш маань эндээ бол ерөнхийдөө багш нараа эхлээд бэлтждэг. Бэлтгэгдсэн багш нар маань дахиад нөгөөд нэг Японд нөгөө гинтишк ингээд түвшин тогтоох шалгалтаа өгч иж нөгөө зэрэгээ авдаг тэгж ийм өндөр зэрэгтэй багш нар байна гэсэн үг. Баталгаажуулаад яваад байдаг шүү дээ. Ер нь бол одоо яг нөгөө Японы стандартыг барьж явж байгаа сургалтын төв учраас Япончууд ч ер нь аливаа юмдаа айгүй чанга те ном журам шүү дээ. Яста лобби байхгүй шүү дээ. Яста яг чангалсан те. Яг тэрвэрэл одоо яг чангалагдана. Дээр нь манайх ч өөрөө яг мэрэгжлийн сургалт гэдэг газраараа одоо Японоос нөгөө кинтишкэн хүүхдүүдээс тийм ээ яг төвшин тогтоох шалгалт авдаг тийм эрхтэй сургалтын газар байж байгаа. Тийм учраас нөгөө одоо Японы сампин үзэж байгаа манайхаас өөр ямар ч сургалтын төвийн хүүхдүүд
их эцэг нь бол одоо яг манайхыг нөгөөд нэг албан ёсоор зарлаад нөгөө кинтишкэн авч байгаа яг тэр үед нь бол авч оролцуулаад хүүхдээ ямар төвшөнтэй байна вэ гэдгийг нь бол тогтоолцуулдаг тийм зүйл авахгүй. Одоо зарим газрууд бол нөгөө хүүхдээ нэх өндөр үнээр тий Японд авчсан төвшин тогтоох шалгалтын өгүүлэх гээд явж байгаа тохиолдол байдаг байхгүй. Гэвч энд бол хамаагүй хямдхан зардал мөнгө хэмнээд тэгээ хүүхдийн хэмжээ дамжааг бол яг л Японы стандартаар гаргаж ирж байгаа юм чи яг адилхан байхгүй яг боловсрол явах хэрэггүй гэсэн үг юм байна шүү дээ. Багш нараас энэ дээр бол маш их одоо мэрэгжлийн байх хэрэгтэй. Тийм мэрэгжлийн байх хэрэгтэй. Тийм. Яг тэр мэрэгжлийн гэдгийг бол яг Японоос хүлэн зөвшөөрсөн зүйл байхгүй. Тэрхүү эрдэм боловсролыг энд сурсан, тэнд сурсан ялгаагүй. Ер нь бол дэлхийн түвшний бүхэл одоо сургуулиуд сүүлийн үед бол Улаанбаатар хотод Монголд бол бас бий болчлоо шүү дээ. Маш олон чадварлаг сайхан орчин үеийн залуучууд маш олон сайхан боловсролтой одоо багш нар бол бэлтгэгдээд ирсэн. Энэ боловсролын төвшөнд байгаа манай Монголын сурж төгсөж ирсэн багш нар бол өнөөдөр дэлхийн хэмжээнд хүрсэн юм аа л гэж хэлж байгаа. Тийм үү багшаа? Тийм, яг үнэ. Чапиг хэлдэг бол яг гол нь олж хэллээ тийм ээ. Монголд бол одоо маш өндөр чадвартай боловсон хүчнүүд өчнөө л залуучууд одоо төрж гарч ирж шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг манайх бол дотооддоо болж байгаа юмыг ерөөсөн мэддэггүй. За гадагшаал явбал эсвэл нэг гадны хүн л заачих юм бол тэр бол одоо өндөр түвшний хүн байгаа юм шиг. Гэтэл наад Монгол залуучууд нь одоо гадаад хүнээс илүү өчнөө хүн байж шүү дээ тийм. Тэгэхээр зэрэг одоо яг сая хэлдэг бол яг Японд очиод бол төвшнгөө тогтоологчд юм байна. Хүүхдүүд маань төвшнгөө тогтоологч. За багш маань бас одоо төвшнгөө тогтоолгоо шалгуулчт юм байна. За Монголд ер нь чухам одоо яаж олимпиад ч юм уу шалгаруулт ч юм уу одоо болдог уу? Багш нарын дунд. За мөн одоо энэ Япон сампингаар хичээлж байгаа хүүхдүүдийн дунд одоо улсын олимпиад болдог уу? Уралдаан. Одоо Монголын Соробангийн холбоо тийм ээ одоо Япон судлаач Төмөр Батраараа ахлуулсан одоо тэргүүн шүү дээ тийм ээ. За Японы элчин сайдын яамтай хамтран явуулдаг одоо уламжлал болоод тогтцсон улсын олимпиад 11 сард тогтмол явагддаг л да. За энэ олимпиадын онцлог нь бол одоо Японд 3 том холбоо байдгийг. За 3 том холбооны 2 том холбоотой хамтарч ажилладаг. Манай сургалтын төв бол тэгэхээр зэрэг тэр сургуулиудын холбооноос одоо дэмжигч байгууллагаар ирж оролцдог юм байна. Одоо бүр маш том мэрэгжилтэн ирж гин гэсэн үг л дээ. Тэгэхээр зэрэг тэр Яманака Кожи гэдэг багш маань ирж одоо тэр чинь нэг бүтэн жил хичээлсэн хүүхдүүдийн ерөнхийдөө нөгөө үр дүнг харж байгаа шүү дээ. Тэндээс бол тийм шалгаж гин гэсэн үг. Дээр нь нөгөө тэргүүр чинь багш нарын үнэлэлт өгнөлт шууд гарч ирж гин гэсэн үг тий. Тэгэхээр зэрэг одоо тэр том Японы одоо насаараа одоо баг хичээлсэн, заацсан тийм том мэрэгчлэлтэнгээс л одоо ерөнхийдөө яг боломжийн байна гэсэн үнэлгээг бол манайх бол ер нь нэлээсээ авдаг шүү тий. Монголын Соробангийн холбооны тэргүүн нь болохоор одоо Төмөр Батар Япон судлаач Төмөр Батар тийм ээ. Тэгээд Монгол Соробан сургалтын төв гэдэг нь болохоор зэрэг тэр холбооны дэргэдэх сургалтын төв байхгүй юу? Тийм, ерөнхийдөө бол таныг ингэж ойлгуулж хэлэхгүй бол зарим хүмүүс төөрөлдөх магадлал өндөр байна л. Тэгээд үүсгэн байгуулагч нь бол Төмөр Батар багш өөрөө тийм. Тэгэхээр зэрэг яг нөгөө мэрэгжлийн чиг хандлага бол хамгийн өндөр. Тэгээд хамгийн ёс зүйтэй тийм ээ. Тэгээд ер нь чадлаараа одоо зааж байгаа ийм мундаг өндөр зэрэгтэй багш нартай ийм л сургалтын төв байна л да. Боловсролыг Монгол суурьшуулж, Монгол их нутагт одоо нутагшуулж, өнөөдөр энэ олон сайхан хүүхдүүдийг төрүүлээд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж ийн гэдэг би нэгэсэндээ зөвхөн танаар маш их бахархаж байна л да. Бүсгүй хүн гэдэг бол одоо өрх гэрээ яах вүлээ, өвгөн хүүхдтэй хоолыг хийж өгөх үү яадаг вүлээ гэж амьдралын өдөр шингүй юм нухчаа байна. Тэгэхээр та боловсролын төлөө энэ салбарыг Монголд нутагшуулаад өнөөдөр Монголын үр хүүхдүүдийг боловсролтой соёлтой илүү их мэдлэг боловсролтой болгож байгаад би бол танаар бахархаж байна. Тийм учраас танд бас үзэгч олон түмнийхээ өмнөөс бас чин сэтгэлээсээ бас баярсан талархсан илэрхийлье. Баярлалаа. Тэгэхээр энэ сампингаар хичээлэхээр хүний бие физиологтой уурах тархинд бас нэг өөрчлөлт ордог гэж нэг тийм судалгаа хийсэн байдаг юм байна тийм үү. Энэ талаар ямар үйл ажиллагаа энд явагддаг юм те. Энэ талаар бас нэг видео бичлэг бас энд бэлтгэгдсэн байгаа тийм үү. Ноу-хау араваштай моно. За энэ Японы анагаах ухааны их сургуулийн одоо тарих мэдрэлийн тасгийн орлогч захирал эмэгтэй байгаа. Одоо ерөнхийдөө маш олон жилийн турш Япон сампин энэ баруун тархины одоо
үүрэг оролцоо тий баруун тархинд яаж хэрхэн нөлөөлж байгааг судалсан ийм эмэгтэй байгаа юм л да. Хүний баруун тархи болохоор зэрэг яг энэ эрэх төсөөлөд анзан гэдэг одоо нэг цээжээр бодож байгаа үйл ажиллагаа явагдахад хүүхдийн тэр баруун тархи нэг гэрлэр харахад ийм тод улаас харагддаг гэнэ л дээ. Тий одоо тархинд тий яг одоо эрэх төсөөлөд ингээд төсөөлөн болж байгаа. Нөгөө баруун тархич нэг төсөөллийг одоо удирддаг тийм тархи байна л да тийм ээ. Тэгэхээр зэрэг маш их одоо төсөөлж гин гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ баруун тархин их хөгжөөд ирэхээр зэрэг хүүхдийн тэр ой тогтолт маш их сайн болдго юм байна л да. Тий. Энийг одоо судалсан эмэгтэй байж байгаа. Тоо зүгээр ингээд бодож байгаа тохиолдолд бол тэгж баруун тархи ажилтдаг. Зөвхөн тэр хийсвэрлэл хийж байгаа тэр анзан хийж байгаа тохиолдолд. Тэгэхээр зэрэг энэ анзан дээр бол бас нэг анхаарч үзэх хоёр юм байж байгаа. Одоо яг нөгөө Япон Соробангийн нөгөө уламжилт сонгодог гээл тий. Тэгэл хамгийн нөгөө стандарт Япон стандарт гэдэг байгаа яриад байгаа ингээ гол юм нь болохоор зэрэг яг тэр эрхийг өөрөө хүүхд төсөөлөөд одоо бүр боддог хүүхдүүд бол хэлдэг байхгүй. Ерөөсөө ингээд нүдний өмнөр бол ингээд жижигхэн тийм эрхтэй үл үзэгдэж юм жижигхэн эрх баг харагддаг гэж тий. Тэгж төсөөлөл явагдчих байдаг байна. Тэгжээж тэр хүүхд бодож идэг. Гарын одоо нөгөө 10 хурууг ашиглаж бодож байгаа шүү дээ бас нэг тий. Энийг бол анзан гэж тайлбарлаад байдаг тийм ээ. Гэтэл энэ бол анзан бол биш байж байгаа байхгүй юу? Яг ялгаа нь бол одоо яг Японы стандартын гол онцлог нь бол эрхэд 7-2 хуруу нь ингэж нөгөө эрхээ хийж байгаа юм шиг ингэж хөдлөөд гэхдээ зүгээр толгой нь бол яг нөгөө бүтц ажиллаж гин гэсэн үг тийм ээ. Зүгээр нөгөө гарын 10 хуруу ажиллахаар зэрэг үндсэндээ тэр эрхээр бодож байгаатай адилхан гарын 10 хурууг яг нөгөө тоон дээр тооцож бодож гин гэсэн үг байхгүй юу. Харж бодохдоо ерөөсөн баг адилхан бодож гин гэсэн. Энэ дээр бол ерөөсөн ураг тархины үйл ажиллагаа, баруун тархины үйл ажиллагааны одоо хөдөлгөөн одоо ажиллагааг харуулж гин гэсэн үг тийм үү? Ажиллагааг харуулж гин гэсэн үг. Тэгээ энэ судалсан эмэгтэй нь л энэ Коно Кимико гэдэг энэ эмэгтэй байна л да. Одоо нэг эрдэмтэй эмэгтэй байна. Тэгээ олон жилийн одоо турш судалгаа хийсэн Японы одоо нэг том холбоотуудтай хамтарч одоо энэ судалгааг хийдэг эмэгтэй байж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо хүмүүсийн ойлгоод байдаг нэг буруу ойлголт байгаад байна шүү дээ. Энэ одоо сампингаар хичээлснээрээ тарих бол юм баригдмал болчтгоо. Яг л нэг юм төвшөндөө л ингээд сэтгээд идэг. Тэрнээсээ илүү цаашаа явдгоо хайрцаглагдчихдаг яриад идэг. Энэ бол тэгэхээр бас буруу ойлголт юм байна шүү дээ, тий. Соробангаар тууштай хичээлэхэд бол хайрцаглагдана гэсэн юм ерөөсөө байхгүй гэдэг бол одоо мэрэгчлэнгүүд бол хэлж ийн л да, тийм ээ. Хэрвээ хайрцаглагдаад ингээд хүүхдийн тарих толгой хөгжихгүй тий улам ийм хэцүү болсон тохиолдолд Япончууд энийг одоо хүртэлтэй 21-р зуунд энийг хизээж ашиглахгүй. Тэгэхээр зэрэг одоо улам идэвчэд нөгөө анх эхэлж бас энэ чи дээр үедээ маш их соробангаар хичээлж ирсэн нь бас нэг техник технологи 90 үе болонгод бас жоохон зогсон байдалд орсон л байгаа юм тийм бас ингээл нөгөө тооны машин цаашаа гарч ирэл тэгээ одоо буцаад нөгөө чинь сөрөг үр дагавар гарч ирсэн байгаа байхгүй юу тий тэгэн гут нь одоо бол бүр өндөр хэмжээтэй эргээд энэ соробан руугаа орж хичээлж байна л да. Тэгэхээр зэрэг тэрнийг бол одоо ерөөсөн японочууд бол маш үгүйсгдэг. Дундчны хүүхдүүд одоо яг ямар үзүүлбэр үзүүлдэг юм ямар тоо боддог юм бэ? За ингээд хүүхдүүдээ багш нартайгаа өрье. За эдгээр хүүхдүүд маань 5-аас 7 настай хүүхдүүд байна. 5-аас 7 насны хооронд нийт үргэлжилсэн хугацаа маань 5-аас 8 сарын хугацаанд суралцсан дунд шатны хүүхдүүд байж байгаа. За бодох тооцоол нь одоо оронгийн тооцоол бол мөр нэмэгдээд ороод ирсэн байгаа. 2 оронтой 5 мөрийг бодно. Мөн 2 оронд 5-аас 10 мөрийн хооронд бодох бүрэн чадвартай юм хүүхдүүд байж байна. Хичнээн хугацаа хичнээн хөө. За 5-аас 5 секунд 5-аас 10 секундын хооронд л бодно. Амжих уу? Амжин. Одоо харуулна. 10 секунд гэсэн тий. 2 орондоо 5 мөрийг бол 5 секунд бодох юм. Хүүхэд зовоод байгаа юм шиг санагдахгүй бодлоо. За тэгэхээр одоо багантуудаа хэдүүлээ одоо бодож эхлэх үү? За тий. За одоо тоогоо бодцгоё. За бүгдээрээ дэлгэцрүү. За нөхцөлд дэлгэцрүүгээ харна. Одоо хідээс хідийн тооны хооронд яаж одоо бодно гэсэн үг үү? За 2 оронтой нийт 5 мөртэй 2 оронтой доошо 5 мөр явна л гэсэн. Тэрнээс үргэлжлээд 2 оронтой 10 мөр хүртэлх 40 20 40 50 гэдэг одоо хэд явдгийн те боломжтой бүх тооцоолыг хүртэл явах нь шүү дээ. За багш жаа. За одоо 2 оронтой 5 мөр тог 5 секундэд бодноо. За анхаарлаа хандуулаарай дэлгэцрүүгээ анхаарлаа хандуулаарай. За зөв хариуг нь харцгаая. Тийм байна. За хараарай заа. Вау.
За баярлалаа миний дүүнер. Аль биш үү? Баярлалаа эрхэм үзэгчтэй. Монголын 21 аймаг 330 суманд үзэн суугаа эрхэм үзэгч та бүхэн оюун дэх хүүхдтэй ирээдүгэ мөрөөдөж Монголын хамгийн баялагийг бүтээгээвэл эдгээр сургалтанд хамрагдаарай гэж хэлвэн. Бархмаар дүүнер урагшаага. За ясч. За ястаарай. Дүүнер ястаарай. Аа. За баярлалаа дүүнертэй. За ер нь одоо хүүхдүүдийг яг ингэж зааж өгөхөд эдгээр хүүхдүүд чинь нас бол дэгдэж явдаг нас нь. Одоо жинхэнэ нөгөө түрүүн хичээлдэг нэг салхиуддаг нас нь тий. Эдгээр хүүхдүүдийг тогтоож, барьж энэ тоог одоо яаж боддгийг нь одоо зааж өгөхөд бас нэг нарийн ухаан байгаа бах та. Энэ одоо яг чухам юундэ байт юм болоо. Заагаал тэгэл ийм болол явчихдаг. Хүүхд бол өөрөө ингээл айгу төрсгөө мэдээж орж штэ. Ингээл зарим хүүхд бол маш хөдөлгөөнтэй сууч чаддгүй гэл түрүү нөгөө хэлчихсэндээ цэцлэгнээ суулгаж сурах гэж орж ирсэн гэд. Аян дээр тэртэргүй эн чинь нөгөө төвлөрөх дасгал хийгдэд явж байгаа. Одоо Соробанк болохоор манайхан зөвхөн нөгөө өнгөцгөн хараад нэг тоо бодоод ингэж ойлгоод байдаг. Энэ бол тоо бодохын цаана асар олон чадвар хөгжүүлж байгаа зүйл гэж байгаа штэ тийм ээ. Тогтоолт, хурдан сэтгэлгээ, анхаарал төвлөрүүлнэ гэл. Тэгэхээр хүний нөгөө нэг тарих ажиллаад яг юмыг тунгааж боддог тийм ээ. Тийм үйлдэл одоо юмны учрыг олдог бушуухан шиг л ингээл юмыг үйлдэл эхлэхгүй дандаа нэг юмны учир начрыг олж тунгаадаг боддог тийм одоо ултаас суртай хүүхдүүд болж штэ. Тэгээд ирэхээр хүн аяндаа нөгөө тарих хөгжөөд ирэхээр зэрэг хүн аяндаа ингээд тогтворждог суудалдаг нэг суудалтай болж өгч гэн гэсэн үг тийм ээ. Төсөр төвчээр сууж ин тий. Тэр төсөр төвчээр энэ чинь бол ерөөсөө нөгөө хүний нөгөө тархины л ажиллагаатай холбоотой зүйл байж байгаа аахгүй тий. Тэгэхээр Соробон сампингаар хичээлж байгаа хүмүүс ер нь хэр удаан хугацаанд хичээлж ийж амжилт нүрэх боломжтой байдаг. Тэгэхээр одоо энэ Соробон дээр бол энэ чинь спорт юм байгаа шүү дээ тий. Одоо бүр спортын өндөр оюун ухааны тий оюун ухааны маш том хүчтэй спорт. Тал бүрээр хүнийг нэг сургалтанд яваад олон талын цогц чадварыг олгодог ийм хүчтэй спорт. Энэ бол одоо оргил нь бол яа харахгүй Японд байж идэг. Японы одоо энэ тэмцээн уралдаан гэдэг бол маш хүчтэй. За тэгээд хамгийн их ур чадвартай хурдтай одоо ийм мундаг өндөр сургалттай тэмцээн уралдаан болж идэгэр их онцлог байдаг л да. Одоо үндэ бол одоо Соробанд бол дэлхийн бол дэндүү өчүүхэн гэж ойлгож болно тий. За тэгэхээр анхан шатны хүүхдүүдийн үзүүлбэр бол нэг флаш анзаан байсан тий. За дунд шатных бол одоо сая бүгдээрээ харсан хоёр оронтой тоог бол бодож үзүүлжсэн. За тэгэхээр одоо гүнзгий шатны хүүхдүүдийн үзүүлбэр чухам яг юу байх вэ гэдгийг сонирхъя. За ингэж одоо гүнзгийнүүд амар гүнзгий байх. Тэгэх нь байх нь шүү дээ тийм үү. За одоо ингээд гүнзгий шатны хүүхдүүдийн үзүүлбэрийг хамтдаа сонирхъя. За сайн байцгаана уу. За сайн байцгаана уу. Хөө манай хоёр гараад ирлээ шүү дээ манай нэг. За манай хоёр авраг гараад ирсэн. Авраг хоёр гараад ирсэн байна. За бас харахгүй шүү дээ нөгөө гүнзгийнээс шалтгаалж тий. За. За энэ Япон улсад хэрэглэгддэг тэмцээний бодлого байгаа. 2 оронтой 20 мөрөөс эхлээд 6 оронтой 8 оронтой. Хариу маань бүр сая хүрч гардаг. Тийм бодлогод байгаа. За энэ бодлогыг хүүхдүүд маань аан занцж ягаад 8 минутанда бодож дуусгах байгаа. Эргүүлээд үржих багтай. За үржих байх нь бол одоо ингээ 10 сая 20 саягийн хариунууд нь гарах байгаа. Чэйжээрээ үржүүлээд зарим үедээ Соробанга ашиглана гэсэн үг. За одоо энэ тэмцээний бодлого хүүхдүүд маань та нарт бодож сонирхуулна. Тэгэхээр өмнө нь бол бид нар зөвхөн одоо нэмэх хасах үйлдэлүүдийг 1 болон 2 оронтой одоо тоон дээр хийж исэн бол энэ удаад үржүүлэх хуваах үйлдэлийг хийх юм шүү дээ. Бүр 8. Нийт 8 10 оронтой тоонд орж ирж байна уу юу? Тийм. За одоо ингээ бүгдээрээ анхаарлаа хандуулъя. За энэ хичнээн хугацаа хэр ах вэ? За одоо би цаган дээр 8 минутыг тааруулсан байгаа. За одоо ингээд цагийг тавилаа. Анхаарий. Эхлэе. Эхэлсэн. За 8 минутын хугацаанд хүүхдүүд маань хэр хурдан бодох нь вэ? Хажууд нас ингээ яриад тахлаар анхаарал сарнах уу? За ерөнхийдөө удаа хичээлсэн хүүхдүүд учраас бидний яриаг бол нэг анзаарахгүй гашаа хийгээ. Гайгүй мэн. Тэгвэл яриад хэлчихсэн юм байна. Тэгээ зарим хүүхдүүд бодохдоо цамбин дээр зарим нь ингээд цаасан дээр ингээд би анхаарлын сарниулаараа гээд чи бид гурав бол ер нь дөхөхгүй шүү дээ. Тэр айлч тоонд тийм ээ. Тэгээ флаш шантан дээр бол хүүхдүүд энэ сампингаа ашиглахгүй байсан. За анх дунд шатных дээр бас одоо сампингаа ашиглахгүйгээр нөгөө баруун тархиндаа бодоол ингээл ерөөсөө нүдэндээ ирэхээ хараад ингээл бодоод одоо бол яг сампингаа ашигладаг юм байна шүү дээ тий. Энэ бодлого бол маш олон оронтой тооцооллоо. Ерөнхийдөө маш их бодлого нь бол чэйжээрээ бодоод үргэлжлүүлээд хүнд бодлогод ол Соробан ашиглаж байгаа. Ерөнхийдөө 100-ны 10% л Соробанга ашиглаж байгаа гэсэн үг. Бусад бодлогон дээр чэйж тавьж байгаа. Чи одоо сургалтанд хамрагдаад ирсэн багш хүний хувьд ер нь хэцүү их дарамттай ах тийм иймэрхүү юм хийх. Штэ харин ч бүр жаргалтай хүүхдүүдийг өсөж дэвшиж байгаагаараа бид нар ч бөөн баяр өөрийнхөө хүүхдээс илүү энэ хэдтэй илүү хайртай штэ. Одоо баг ингээд 20 сая дотор тоомоо гарна гэхээр надад бол нэг тийм ихтгэл үнэмшлийн хувьд миний хувьд шүү дээ. Одоо нөгөө энэ тарих чинь улаахаа болцсон. Миний ч одоо л харалж штэ энэ чинь.
Тэгээд ер нь одоо бас хэцүү юм шиг ажил шиг санагдаад байгаа. Ер нь сургууль хүүхдийг сургууль хүмүүжүүлнэ гэдэг бол хэцүү шүү дээ. Тийм үстэй билгүүнэ. Би чамд юм хэлээд энэ хүүхд бараг намайг тоохгүй шахуу тэгж амьд. Жаагийг хараад би гайхаад байна л да. Харин тий одоо энэ сампин дээр болохоор би 20 саяыг яаж байрлуулад 20 сая би яг яаж унших вэ? 20 сая гарсныг тий. Тэр ганц тоотууд нь юу юм болов? Бүхэл тоо юм болов? Энэ бол бүхэл эрхүүд. Тэгэхээр оронгороо ялгагдаад тоо болгоно эрх болгоно нь өөр тоог илэрхийлж байгаа дээдлийн тоонууд маань. Одоо гол цэгийн эрх маань 5 гэж байдаг. Гэхэд урагшаа 50 500 гэд ахиад явах жишээ нь оронгороо. Тэгвэл тооны орон гэд бид нар нэгжийн орон, аравтын орон гэдэг би ойлгохгүй нь ууштараа багшаа миний буруу. Ер нь бол одоо жишээлбэл бид нарт ингээл за энэ ингээд ийм одоо орон байдаг юм а энэ юм байдаг юм а гэд ингээд бол бид нар бол яг тийм хурдан бас сурахгүй байхаа тий. Манай чинь одоо 22 дэх чинь 2 сар явчихвал яах вэ? За тэгэхээр мэдээж орон гэдэг зүйлүүдийг бид нар бол өөрсдөө мэдж байгаа. Харах унаач гэсэн нэгчийн орон, аравтын орон. Энийг хэлээд өгөхөд бол нэрэ тийм байдаг шүү. Архийн тайлбарлаад өгөхөд бол ээж аав нар маань эргэлзээд үгүй одоо яасан гинэ багшаа энэ ч одоо дахиад нэг хэлээд өгдөө гэл нүүд ам нэргэлдэг. За болъё. За одоо гэртээ хийгээд үзье да гэж явцгаадаг. Тийм ерөнхийдөө хүүхдүүдээрээ ерөнхийдөө эцэгчүүд маань айгүйх цаалхдаг. Тэгээд сүүлдээ манай Чанцалт болон багш маань өөрөө ямар мэрэгчлээ хүн юм бэ? Тэгээд яагаад энэ бас сампин руу ингээд альтраад орчвоо. За би өөрөө тооны чиглэлийн хичээлүүдэд маш их сонирхолтой. Тэгээд ийм сургалтын төв байдгийн байна гэж сонсоод ярилцлаганд ороод бэлтгэдээд тэгээд энэ сургалтын төвд багшлахаар орж ирсэн юм байгаа юм. Бид нар богдож явахдаа баримтад бодохдоо нэг дээр нэмэх нь нэг 10 тэдийг санаад энтергээд нэг сансан тоогоо тэдэд ингээд боддог штэ. Тэр үед бол би яг ингээд бодож явж байхдаа за нэг сансан тооч юу лээ гэл ингээд мартаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ сампингаар хичээлэхлээр тэр нь хөгжиж эхлэх нь тийм үү? Тэрийг одоо сайн одоо тогтоох ч юм уу, ой тогтоолт нь хөгжиж эхлэх юм тийм үү? Одоо манай хүүхдүүд бол одоо маш хурдан хугацаанд юмыг дорнж ажиллана. Зүгээр зөвхөн анхаарчтан суулгаа гаргалаа гэхтэл ээж аав манай хүүхд багшин шүлэг өгөнгөө цэцэрлэг тэр нэг уншуулаад чийжилсэн багшаа. Юусаа асуулгүй чийжлэхэд бол юусаа асуул. Одоо удаан явж байгаа хүүхдүүд маань бол урт уртны яриглалуудыг айгүй урд чийжилждэг. Сони би бол 5 минутаас чийж. За одоо 3 минут 51 секунд болж байна. 3 минут 51 секунд өнгөрч जैन тэгэхээр хугацааны манайг 60% нь бол өнгөрцөн байна гэсэн үг шүү дээ. Би бол ингэж би 500-аас дээшээ бодох юм бол шууд татаж унна нэрээ шүү. Шудраг үннээ л хэлээ. Тоо мо юу айгууд нь хойдлын тарих мархын ажиллагаа байлаа дуунаа. Одоо ийм судалгаа байдаг юм болов бас сампингаар хичээлж байгаа хүүхдүүдийн IQ-г одоо шалгаж үзсэн. Тэгээ IQ нэг тэдээс тэдийн хооронд байдаг юм байна гэсэн юм судалгаа байдаг уу захирлаа. Одоо яг бүр тийм судалгаа байдаг гэдэг бол мэдэхгүй байна. Гэтэ ямар ч улсын IQ бол одоо хөгждөг гэж үздэг тийм. Одоо бүх талын чадвар хөгжөд явж байгаа юм чинь тий. IQ-гийн тал. Одоо манайхан бол харин тэн дээр л нөгөө хайрцагт энэ гэж нэг юм яриад байдаг л да. Тэр хайрцагт ямар ч юм байхгүй гэдгийг бол японочууд өөрсдөө нөгөө том мэрэгчлэлтүүд чинь тий хэлж шүү дээ. Тарихыг бол нөгөө маш уян хатан болдог энэ гэж үздэг байхгүй. Одоо жишээлбэл нөгөө эн чинь нэг нас цаагаад байгаа шүү дээ хязгаарлалт тийм ээ. Тэр зэрэг ерөнхийдөө үндсэндээ нөгөө хүүхдийн тарих хатуурхаас нь өмнө хөгжүүлээд тэгсэн зэрэг тэр чинь ингээд уян хатан хэвээрээ байгаад тань нэг дасгал хийгээд харж хүн чинь нэг би өрнөсөн чинь тий тэгээд нэг уян хатан тий нэг гоё. Тэгвэл нөгөө тарих чинь хатуурхаар л болох байдаг байна л да. Булчин бол хөдлөх тусмаа чангадаг гэдэг байгаа шүү дээ тий. Хөдлөж чухмаа. Тарих болохоор яг булчинтай бас нэг адилхан хөдлөөсөө бодох тусам уурах тарих нь хөгжөөд идэг гэж байна. Нэг цагийн хичээл нь нэрээ хэдэн минутын хугацаанд нөгөө нэг удаад одоо хичээл орохдоо хэдэн минутын хугацаанд явах юм бэ? Завсарлаад тийм үү? Яадгийн тий одоо нөгөө хүүхдүүдэд хоол унд өгдөг үү? Яг сургалтын түүхийн тухай яг тодорхой бас яриач. Хичээлдээ сурчаад тэгээд очдөг шүү дээ. Тийм. Яг нөгөө хүүхдийн үдээс өмнө хичээлдэг үдээс хойш гал сүүлжид хичээлээ явчихлаа да. Тэгээд хагас бүтэн сууны анги гэдэг тий. Ингээ хичээлээ явчихна гэсэн үг. Нэг удаа орохдоо хэдэн минутаар ордог юм? Нэг удаа орохоор өдөрт 2 цагаар хичээлж явдаг. 5 4 3 2 1 цаг дууссан шүү. Дуусаа! Хураалгаарай. За ураалгаад одоо шалгуулсан юм шүү дээ. За хүүхдүүдэд материалаа хураалгаарай. За миний хүүхдүүд материалаа хураалгаарай. Найдвартай дээрээ ах нь өөрөө авсан. За хүүхдүүд маань 8 минутын хугацаанд 40 бодлого буюу меториза нэмж хасах үйлчлэгийг бодсон байна. За бүх бодлогыг бодсон, орхиж бодсон бодлого байхгүй бүгдээрээ зөв байна. За үрч хуваах маань муу адил 40 бодлого байгаа. За
Хөө ичтэй 32640-ыг 51-т үржүүлнэ. 51-т хуваана. Хөө ичтэй 9802-ыг 932-т үржүүлнэ. Хамгийн сүүлийн бодлого маань 1296-г үрждэг нь 17348 гэсэн бодлогоор хэдэн оронтой тоо бодож байна хандж байгаа. Наад чи улсын төрийн нэг жилийн бодоо хэлсэн юм шүү. 24 сая 24 сая 800 мэдгүй миний бүр 83008 гэсэн хариу гарсан. Чи бас тоондоо буу байгаа шүү дээ. Бүхэл бүтэн 12 тоо бодож 40 бодлогоноос 40-ыг нь зөв бодсон байна үржих үйлдэлээр. За хуваах үйлдэлээр 40 бодлогоноос 33 бодлого 8 секундэд одож. За алтаагүй зөв бодсон байна. 8 минутанд одоо хитэн бодлого бодож байна. За баяр үргээ. Баяр үргээ. За дараагийн хүүхд. Дараагийн хүүхд маань баяр баясгалан байгаа. За метеорын зам буюу нэмж засах үйлдлийн бодлогыг 40 бодлогоноос 40 зөв. За хамгийн сүүлийн хариу нь 100 яг оронгийн цэцлэгээ юм бэ. 1,462,605 гэсэн хариугаар метеорын зангийн маань бодлогын сүүлийн хариу байна. За үржих хуваах үйлдэл. Үржих үйлдэлээс 40 бодлогоноос 40-ыг нь зөв бодсон байна. Хамгийн сүүлийн хариу 22,483,008 гэсэн хариу гарсан байна. За хуваах үйлдэлнээс 40 бодлогоноос 40-ийг нь бодсон байна. Хамгийн сүүлийн бодлого нь 221 сая 734,560-ыг хуваадаг нь 56,928 хуваагаад 3,895 гаргаж сүүлийн бодлогоор төгсгсөн байна. За ийм олон тооцооллуудыг хийж байгаа хүмүүс маань тийм байна. Баярлалаа. Таны Монгол нутагшуулсан таны заасан үр хүүхдүүд өнөөдөр энэ Монголын буян заяаг бодож ийн л да. Улсын төсвийг бодож ийн. Би тантай тоо ярмааргүй байна. Тэгээ эргээд би ядаж утасныхаа 4 дугаарыг цээжлээ сурчмаар байна. Тэгээд дараад эргээ яри гэдэг шиг. Баяр үргээ миний 2 дүү. Агуу байда миний 4 дүү. Баяр үргээ. Би сая асуусан. За 22 саяыг энэ дээр яаж хийх вэ гэсэн чинь зүгээр энэ дүрийг түлхээл ингээд 22 сая гинэ. Хайр амар байгаас тээ. Чи довсдороо бодох байхгүй. Тий сая ингэж чинь энэ дээр 22 саяыг яаж хийх гэсэн чинь энэ дөрөв түлхсэн ээ. За ингээд энэ 22 сая гинэ. Үдгчтэй танаа яана зингэл минь одоо би хит наслаач үү. Ингээд 22 сая гинэ. Хоёрхны түлхэл. За. Энийг харуулчих. За энэ Японд явагддаг энэ шалгалтууд те тэмцээн уралдаан бол ерөөсөн нэг оронтой тоо гэж бол байдгүй те. Хоёр оронтой тооноос ахуулаад тэгээд дээшээгээ ингээд маш их мөр ахдаг гэсэн үг шатчтараа тий. Тэгэхээр зэрэг ер нь Японд болж байгаа тэмцээнд бол анхан шат ч юм уу те бага шатны хүүхдүүд орж ирж 5 настай хүүхэд ч байсан. Одоо ийм агсан шатны тийм одоо ийм хэмжээний бодлогыг ерөөсөө л шууд боддог хүүхдэл одоо орно гэсэн үг л дээ. Тэгж ажил өрсөлж гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр зэрэг одоо тэнд авраг болж ирнэ гэхэд бол энэ бодлогыг одоо чөлөөтэй боддог 6 настай хүүхдэл одоо явж явах жишээ нь л авахгүй юу. За одоо хүүхдүүд маань флаш анзаа үзүүлнэ. За нөгөө сампинга ашиглахгүй. Сампинга ашиглахгүйгээр гэсэн. Хүүхдүүд маань дэлгэц рүүгээ анхаарч байгаа анхааралтай гэрээ. За одоо тэгвэл флаш анзааны бодлоо тий. За одоо хүүхдүүд маань 3 оронтой 20 мөр бодлогыг 12 секундэд бодож үзүүлнэ. 12 секунд тий. 3 оронтой 20 мөр тоо. 20 тоо гарна гэсэн. За. Шотон гэж. $11,503. 11,503. Зөв хариулт. Зөв байна. Тэр байна. Таны тоонд бол маш урдан гарч байна. Би баг 3 оронтойг зэрэг харж чадах нь үгүй л болж байна. За одоо 4 оронтой 10 мөрийг 9 секундэд бодож үзүүлнэ. 4 оронтой 10 мөр. 10 мөр. Зэрэглэлийн дундаас амьтаа олж харахтай л адилхан юм байна дөө. За гар. $60,566. 60,566. Зөв хариулт. Зөв байна. Вау. Баяр баясгалан болоод надад нэг санал байна. Баяр баясгалан болоод ойлгомжтой. Одоо авраг гэдэг нь ойлгомжтой байна. Тэгэхээр одоо энэ хоёр охиноороо нэг бодуулаад үзүүл яадлаа. За болж байна. За манай Марлаа сайн анхаараарай миний хөө. За одоо 2 оронтой тооны 15 мөрийг 10 секундэд бодож үзүүлэх нь байна. За гар.
41. Би 6. бодсон сая. Тэр. За 8. Тэмээ эрхэм үзэгчтэй. Энэ Монголын нэг өдөр нэвтрүүлэг байлаа. Энэ Монгол хүүхэд байлаа. Монгол хүний авьяас ур чадвар байлаа. Баяр хүргэе дүүнэртээ. За одоо. За одоо манай хүүхдүүд дан ганц нэмж хасдаггүй. Одоо үржүүлж хувааш та бүхэнд үзүүлнэ. Бүр давхар. За 3 оронтой тоог 2 оронтой тоогоор үржүүлэх. 5390 2079 2820. 1276 1098 За бэлгүүнээ өөрөө бодож байгаа. 2386 76. 2856 Ваа. За өөр. За одоо манай хүүхдүүд маань хуваах үйлдэлийг хийж үзүүлнэ. За 4 оронтой тоог 2 оронтой тоонд хувааж. 66 47 48 47. 47 26. 26 26. 66 85 86 67 21 63 63 51 51 32 32 30 95 41 71 Яа. Энэ тоог ер нь бид нар хараад бол яагаад ч бодож чадахгүй. Бидний ч гэж ер нь бид нар л та. Тэгээд би чи хараад тооны машин дээр хийгээч гүцэхгүй байна. Хайхгүй мэн өө. Нэг нөгөө одоо юуг н одоо нөгөө Хүүхдүүд энэ сарапон гэдэг энэ сампингаар хичээлсний үр дүнд энэ тоог хараад 4 оронтой тоог хувааж байна, үржүүлж байна, нэмж байна, хасж байна тийм. хамгийн гол нь хүүхдүүд хараад үржүүлэхээсээ илүү энэ хүүхдүүдэд сургаж хүмүүжүүлж өнөөдөр Монгол их оронд минь нутагшуулж Монголын ирээдүй болсон энэ бяцхан үрсийн хамгийн сайн сайхны төлөө хийсэн одоо хамгийн том гавьяа бол манай захирлын гавьяа байлаа. Чанцалд бол мих байлаа. Нөгөө эко нөгөө өндөр багш хайччлаа. Тэр баярмаа багш их байлаа. Өнөөдөр энд байгаа шилдэг одоо юу гэлээ анхан шатны дунд хамгийн гүнзгий цэнгэлээ. Би одоо дахиж юм хөтлөөд өөрийгөө голж ийн бүр амар иччлээ. Дүүнэртээ баяр үргээ. Танаа хамт олон баяр үргээ. Мэдээж одоо сүүлийн үеийн хүүхдүүд бид нар нэвтрүүлгийн ихэнд хэлсэн сүүлийн үеийн хүүхдүүд таблет хэрэглэж байна. Таблет хэрэглэж бас ингээд хайрцагт орж байна гэж яригдсан тийм. Тэгэхээр энэ сампингаар хичээлсний үр дүнд төсөөлөн бодох чадвар маш өндөр хөгжиж байна. Тэгэхээр бид нар хүүхдүүдэд та бүхэн сампингаар хичээл, сарапон сампингаар хичээлж ураг тархиа улам хөгжүүлээрэй. Сарапон сампин. Тэгэхээр биднес дахиад одоо нэг үзүүлэх сонирхолтой бичлэг байгаа тийм ээ. Дахиад тэр бичлэгийн тухайд. 3 2 1 go. За одоо энэ дээр бол 7 оронтой тоо гарч ирж байна тийм ээ. Энэ охин бол Рино гэдэг энэ жоох охин бол 6 настай гарсан сарапангаар хичээлж эхэлсэн. Одоо бодно гэж юус бичиж байгаа биз тийм ээ. Ийм олон оронтой тоог шууд бичээд явчихна. Энэ болохоор хятадд болж байгаа. Япон хятад 2 орны хүүхдүүд одоо супер тарих гэдэг шоуд оролцож байна л да. Тэгээ маш хурдтай нөгөө хятад хүүхдүүд нь бол ерөөсөн бодож амжаагүй байхад энэ охин бол бичиж гин гэсэн үг. Тэгэхээр хурд бол нөгөө одоо нөгөө Япон хүүхдүүдийн хурд чи ийм л байгаа юм шүү дээ. Ерөөсөн тооны оронгоор бол хязгаарлагдахгүй үржих хуваах. Одоо энд бол яг нийт 4 тоо хуваах муухтай бодож байгаа юм л та тийм. Гэтэ яг зүгээр нөгөө минутаа хэмнээ зөв сүүлийн ганц үржихтэй бодлогыг гаргаж байгаа юм. Одоо энэ тааруулж байна тийм. Дээдлэлт нь хариунд гарцсан байна шар дээр тийм ээ. Оо ичтэй хийгээд 7 4 2 хүүхэд нь бодож исэн чинь хонхоо дарс зочиж шүү дээ. Тийм бодож 600 тэрбум 720 хэдэн сая хотлоо. Тэгээд энэ
Брэнд нь болохоор зэрэг шууд бодсон хариугаа шалгачиж байгаа байхгүй. Ерөөсөө аль хэдийн биччихээд бичсэн хариугаа шалгаад одоо бүр бааргуугаар нь хийж гэнэ гэсэн. Баг нэгтэлж гэнэ гэсэн үг тийм. Нэгтэлж гэнэ гэсэн. Тэгэхээр Япон хүмүүсийн тэмцээн бол нэг иймэрхүү болдог байхгүй. Ерөөс нөгөө аль хэдийн бодчихлоо. Одоо түрүүний бодлогыг бол бодоод дууссан байна те. Одоо 6 минуттай өгдөлтөй байлаг нөгөө хүмүүс чинь бараг нэг 3 минут гарантай ч юм хийж бодцоод бодсон юм эргээ шалгачаад тэгэл ерөөсөө хураалгачлах хүмүүс маш их байна. Тий. Тэгэхээр хурд бол тэгж айхтар сууж гин гэсэн үг тий. Одоо энэ нэвтрүүлгээс хойш жилийн дараа Монгол хүн энэний байр суурийг эзлэнэ гэдэгт би итгэлтэй байна. Тийм учраас өнөөдөр авиаслаг 4 дүүдээ анган шатны сургалтаас авахулаад энд өнөөдөр хүрсэж ирсэн хүүхэд бүхэндээ чин сэтгэлээс амжилтыг хүсье монголчуудаа. Тэгэхээр ер нь бол би бас захирлаасаа дахиад нэг юм асуумаар байна л да. Сорбон одоо сампингаар хичээлж байгаа хүүхдүүд маань явандаа ер нь ямар мэрэгчлэр илүү голчлон одоо ажиллаж тэр мэрэгчлэл дээр амжилт гаргадаг юм бэ? Тоо боддог болохоор эдийн засагч болох юм болов уу? Тий, яг уу тэр бол уг хүний өөрийнх нь нэг сонирхол тийм ээ. Аль чиглэлийг илүү сонирхол. Зарим хүүхд болохоор ч зэрэг одоо байгалийн талын хичээлийг илүү сонирхч байж болно. Түрүүний нөгөө нэг Эрдэнэтийн судалсан судалгаан дээр бол Сорбонгаар хичээлж байгаа хүүхдүүдийн одоо тогтоох чадвар яаж хөгждөг гэхэл зэрэг жишээл одоо ингээд ямар нэг дүрсийг ингээд өгчлөө гэх тэр хүүхд бол нэг бүрчлэн одоо амптын дүрсүүлэг гэдэг ингээд тогтоодгүй гэнэ л дээ. Ерөнхийдөө зүгээр ингээд гүйлэж харчаал аяндаа ингээд тогтооцсон байж дээ. Буцаад өргөхлөө зэрэг ингээд дараалуулаад өөрөө өөрчдөг. Тэр бол нэг агуулгаар нь цэвэрлэж дээ тий. Ямар нэг юм уншлаа гэхэл зэрэг одоо он тоол хүний нэрийг ерөөс ингээд шууд ингээд толгойд нь зүгээр л хадгалагдсан байж дээ. Тэгэхээр зэрэг тий. Тэгэхээр зэрэг яг байгалийн зам ёсоор хөгжүүлдгээр энэ Сорбон ч их сонирхолтой байхгүй. Хүний тарих одоо маш мундаг ойлголттой хүн яаж хөгждөггүй тэр л байгалийн зам ёсыг хадгалж хөгжүүлдэг тий. Тэгэхээр зэрэг ерөөс тэн дээр бол одоо тэгж тогтоо юм огтой гэж хүчлэхгүйгээр өөрөө аяндаа тогтоогод байна гэсэн үг байхгүй юу? Баярлалаа. Тэгэхээр би зэрэг бас нэг нэг хөлт очиж ирсэн байна л да. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргье. Та ихлээд манай үзэгчд өөрийгөө танилцуулахгүй юу те? Би энэ тэмцээнд оролцож байгаа анхан шатанд Төгсмөрөнгийн өвөө байна. За. Төгсмөрөн бол миний зээг өвөө байгаа. Миний өвөө одоо 8 сар энд хичээллээд сая 11 сар зохион байгуулагдсан улсын олдогоор олимпиадад 2 алтан медаль сум аваад сууж байгаа тэнд байж. За сая бодлого үзсэн. Төгтөд цаашдын дамжаанд сургаж хичээллүүлэхээр одоо би бодож байна. 90-ийн сургуультанд явснаар хөгтүүд маань их их хааны бажилгаатай маш сайн болж байна. Ерөөсөө өөрөө хэмнэр хэлүүлгүй хамаг юм хийчихдэг. Та боддог, ном боддог, одоо уншаад сурчсан 5 настай дараа жил 1-р ангид орох хөгт байгаа. Аль үзээ бэлтгэсэн байх нь шүү дээ тийм үү? Сургуульд орохдоо бэлтгэсэн байх нь шүү дээ. Бэлэн болчихсон байж. Өөрөөр бол та одоо ингээд ач гуч зээгээ ингээ хараад байж байгаа, та бахархаж байгаа. Тэгээд одоо таны үеийн тэр тухайн үед эзэмшүүлж байсан тэр боловсрлоос одооний төвшин хоёрын хоорондын харьцааг хэлвэл. Тэр миний бага насны үеэс бол одоогийн төвшин бол ирээсээ хэд нь 10 дахин өндөр төвшөнд хүрсэн байна. Эдний үе чинь одоо 1-р ангид орох чинь энэ сампин байхгүй нөгөө 10 эрэхтэй Орос сампин гэж нэг. Нөгөө том бүү нөгөө дээр тоолол хийдэг байсан шүү дээ. Тэгэл тэрнийг сурсны дараа тэгэл хурж ажиллуулаад тэрний дагуу үржүүл шуваах үйлдэлүүдийг л би чиг харандаа цаас ашиглал хийдэг байсан. Одоо бол энэ үеэс зүйрлэшгүй болж. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт онцлогдож орсон Монгол Сорбон сургалтын төвийн нийт багш нар заамун суралцж байгаа хүүхдүүдэд нь өндрөөс өндөр амжилт одоо сурлагын өндөр амжилтыг та бүхэнд хүсэн өрөөж байна. Монголын нэг өдөр нэвтрүүлгийн зүгээс баярлалаа эрхэм үзэгчдээ. Монголын нэг өдөр амралтын хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн нэг барьт эргэн уулзцаа эрхэм үзэгчдээ. Баяртай. Баярлалаа багш нараа. Тэнгэрд тогтож явсан дэлхийн амгаланг тогтоож явсан хөхөн мөрцгөн уйраж явсан хүмүүн төрлөختнийг тохиноож явсан тэнгэрдэг дэцбэлэг бэлгөө эндээс чиглэлтэн